За хууль санаачлагчийн хувьд бас ажлын хэсгээс нэг ганц хоёр зүйл тодруулах гэсэн юм аа. Би хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар бас 2020-с 22 онд ажиллах юм завшаа тохиож ирсэн. Тэгээд 2020 онд чин бүрэн гавьяат одоо эмч тухайн үедээ одоо бас анх удаа улсын их хурлын гишүүнээр сонгогдоод яг эрүүл мэндийн салбарт маш их өөрчлөлтүүдийг хийж хуулийг одоо санаачилж бас ажиллаж ирсэн. Тухайн үед бид бас одоо яамн дээр уулзалтыг зохион байгуулад тухайд чи ямар сэдвээр уулзч илаа да. За үгүй нийгмийн даатгал биш байсан. Тухайд бид нар чинь нөгөө групп тогтоолтыг илүү одоо сайжруулах, хяналт шалгалт явуулах ийм одоо сэдвээр уулзж ирсэн. Тэгээд яг энэ үеэрээ бид нар бас яг энэ эдис эрхтэн шилжүүлэх хууль өөрөө бас донорын цусны донортой одоо цусны хуультайгаа нэг байсан. Тэгээд тухайн үедээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ийм одоо төслийг өргөн барьсан байсан. За насны хязгаарыг 25 байсныг 21 болгох. За мөн түнчлэн одоо яг энэ урамшууллын асуудлыг буюу амьгуу донорын одоо ар гэрн тий одоо тухайн одоо амьгуу тархины өвчлөлттэй байгаа тэр хүнийг одоо донороор нь одоо шилжүүлэхэд илүү тийм хөшүүрэг гэдэг юм уу эсвэл одоо талархал гэдэг юм уу яг энэ олон улсын энэ одоо юу гэдэг аргачлалыг гэдэг юм уу тий энэ хэлбэрийг Монголдо нэвтрүүлэх ийм одоо анхны оролдлого хийгдчихсэн. Харамсалтай нь 21 онд яг улсын их хурлаар бол ердөөсөө энэ талархлын энэ одоо урамшуулал тийм ээ одоо энэ санхүүжилтийг бол шийдээгүй тухайн үед бол одоо ердөөсөө ойлгоогүй ингээ буцаасан байдаг. Гэхдээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол яг чин бүрэн гишүүнтэй бас ярилцжсэнийхаа дагуу энэ бол маш чухал асуудал юм аа. Олон улсад байдаг асуудал юм аа. Бид ядаж өөрийнхөө байгаа эрх мэдлийнхаа хүрээнд шийдвэрлэх боломжтой энэ оршуулгын тэтгэмждээр нь тодорхой хэмжээнд ердийн оршуулгын тэтгэмжээс илүү одоо авч үзэх ийм одоо арга хэлбэрийг хаяа гэж нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрээр нийгмийн даатгалын сан төлж байгаа шимтгэл төлөгчийн одоо харилцаанд орсон альва одоо хүн одоо амьгуу донор болсон энэ тохиолдолд оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлье. За ердийн оршуулгын тэтгэмж тухайн үед 2 сая төгрөг, за амьгуу донор бол 3.5 сая төгрөг байна гэж бид нар тухайн үед нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр шийдвэрлэж байсан. За үүний улмаар бас тодорхой хэмжээнд нэг бага зэрэг идэвхжих гэдэг юм уу, бага зэрэг одоо таниулах гэдэг юм уу ийм ажиллагаа явсан. Харамсалтай нь одоо бас Бачулуун эмч маань одоо бас бид нар ямар асуудал тухайн үүсчихсэн мэт гэхээр нийгмийн даатгалын сангаас бол нийгмийн даатгалын харилцаанд орсон хүний л энэ оршуулгын тэтгэмжийг бол олгодог. Тэрнээс биш нийгмийн даатгалын харилцаанд ороогүй хүнд бол нийгмийн даатгалын сангаас альва одоо тэтгэмж ямар ч одоо юм юу гэдэг олгор ердөөс олгогддоггүй. Энэ бол угаасаа хуулиараа ч тэр. Тэгэхээр энэ агуулгаараа одоо бол нийгмийн даатгалын сангийн харилцаанд орсон хүмүүс оршуулгын тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авдаг. Нөгөө талдаа зохицуулагдаагүй байсан харилцааг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд өөрөө бас одоо энэ тушаалаа гаргаж дэмжих сангаасаа олгоод явж байгаа. Энэ хууль дээр бол одоо хөдөлмөрийн усны доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцэх одоо оршуулгын тэтгэмжийг холбогдох сангаас олгоно гэж заасан байгаа тий. Гэтэл энэ маань өөрөө яг ямар санг хэлж байгаа вэ? Дагалдаж өргөн барьсан байгаа хууль дээр бол зөвхөн нийгмийн даатгалын санг л хүндсэн байгаад байгаа. Тэгэхээр энийг эрүүл мэндийн даатгалын сан гэж нэг үсэн одоо харж гин үү? Эсвэл нийгмийн даатгалын сан гэж харж гин үү? Зөвхөн нийгмийн даатгалын сан гэж харж байгаа бол энэ хуулийн зөрчил үүсэх буюу нийгмийн даатгалын сангийн одоо энэ харилцаанд ороогүй хүнд хуулиараа бид нар уг нь ямар ч одоо тэтгэмж олгох боломжгүй хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ сангийн асуудлыг нэг тодруулж өгөөч гэсэн юм. За ажлын хэсгийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэт гишүүн хариулъя. За энэ эд эрхтэн шилжүүлэх энэ асуудалтай холбоотойгоор даатгал төлж ирсэн үү, төлөөгүй байсан уу гэдэг асуудал бол жиж асуудал гэж бид нар бол авч үзсэн. Хуулийн инхээт анхны төсөлд бол даатгал төлж ирсэн бол даатгалаас, даатгал төлөөгүй байсан бол даатгалын одоо бараг нөхөн төлөх юм шиг ийм зохицуултыг байсан. Тэгэхээр бид нар бол авч үзээд энэ хүн амьд бус донор эд эрхтнээ бусдад одоо өгснийхэн төлөө оршуулгын зардлыг эрүүл мэндийн одоо дэмжих сан, за одоо өөр бусад төр хуулиуд өөрчлөгдөхээр юу ч болж болно. Эрүүл мэндийн дэмжих сан, за бусад одоо сангуудын холбогдох сангуудтай холбоотой асуудлыг нь бол
тухайн хуулинд нь бол одоо зохицуулаад өгч боломжтой юм аа. Яг одоо тэр сан энэ сан гэж тавьчихаар сүүлд нь тэр сан байхгүй асуудал болчихоор энэ бас дахиад асуудал үүсгэх гэдэг үүднээс нь ярьж байгаа. Тийм учраас энэ удаагийн тэр хөдөлмөрийн өсний доод хэмжээг 10 дахин гэж оруулсан нь бол одоо бол 4 сая 500 орчим мянган төгрөгийг бол одоо өгөхөр байгаа юм байлээ. Тэгэхээр дундаж одоо оршуулгын зардлыг аваад үзэхээр бол ер нь бол дундаж оршуулгын зардлын 10 сая хавцаа байдаг юм судалгаа гаргасан. За энийг бол ерөөсөө тэр хүн жилдээ бол одоо маш цөөхөн хүн байдаг учраас эрүүл мэндийг тэр дэмжих сан гэж нэрлэх нь үү? За одоо эрүүл мэндийн тухай хууль болон сангийн одоо хуулиуд дээр бол явж байгаатай холбоотойгоор хамгийн зохистой сан болохоор ерөөсөө эрүүл мэндийг дэмжих сан юм байна. За эрүүл мэндийг даатгалын сан гэх юм бол одоо бас энэ өөрөө нэг талаар бол бас яг тийм зохиромжтой биш юм болов гэдэг үүднээс нь холбогдох гэдэг үгээр оруулсан юм. Тийм учраас засгийн газар бол одоо аль сангаас энийг олох гэдэг асуудлаа бол дараа нь бол тэр дүрм журмаар бол оруулах болох баха гэдэг үүднээс нь оруулсан юм а гэдэг хэлмээр. За аюул ширүүн зэгсэн тодруулж асууя. Харин уг нь бол яг энэ хуульдан дээр л тодорхой зааж өгч ижил одоо үл ойлголцлыг байхгүй болгоно шүү дээ. Тэгээд хууль санаачлагчийн хувьд ажлын хэсэгт одоо орж юм уу саналаа хэлэх эрх нь байхгүй учраас тухайн үедээ одоо бас ажлын хэсгийнхаа хүрээнд одоо нийгмийн даатгалын ерөнхий газраас ч гэсэн яг саналуудаа бол өгж исэн. Тэгээд өгж исэн байна лээ. Тэгээд яг энэ дагалдаад өргөн барьсан байгаа хуулийг ердөөс огт хөндөөгүй хിവэр нь үлдээчихлээр Эрдэнэ хотын саяны хэлсэн асуудал чинь биш болоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд бас зөрчилтөө байгаад байна. Тэгэхээр агуулгаар нь магадгүй редакцийн засварч юм уу эсвэл одоо ийм гарц боломж гарах болов үгүй болов гэдгийг бас ажлын хэсгийн дарагт бас уламжламаар байна. Тэгээ энийг нэг анхаарч өгөөрөө тэгэхгүй бол нэг тийм хуулийн зөрчилтөө нэг асуудал үүсэх гэдэг нэг хоёр дахь нь болохоор хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээтэй уялдуулах нь ер нь одоо буруу юм байгаа юм шүү дээ. Хэдүүлээ уг нь нэг тодорхой яг нэг дүн байвал илүү зохилттой. Тэгэхгүй бол хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг олон асуудалтай уялдуулснаар бас одоо За хууль санаачлагчийн бас хэлж байгаа саналуудыг анхаарах хэрэгтэй баха. Манай ажлын хэсгийн анхааралтай аваарай. Хүрлбаатарын Баасан жаргал гишүүн.